эрүүл мэндийн яам үзүүлж байна. За угаарын хордлогын түрүүн хэлсэн хордлого бол угаарын өөр үнэргүй, өнгөгүй, амтгүй. Тийм учраас хүн угаарын хордож байгаагаа бол мэддэггүй. Угаарын хордлогын процессын үед юу болдгоо гэхээр зэрэг хүний одоо цусны дотор хүчил төрөгчийг зөөдөг улаан эс гэж бий. Энэ улаан эс дотор гемоглобин гэж уураг бий. Энэ гемоглобин гэж уураг нь амьсгалаар орсон хүчил төрөгчтэй холбогдоод эд эс болон тархинд хүчил төрөгч хүргэж өгдөг, зөөдөг, зөөвөрлөдөг одоо ийм эс. Тэгтэл энэ улаан эс дэх тэр гемоглобин гэж урагтаа хүчил төрөгч биш угаарын CO гэсэн энэ молекул холбогдсноор хүний биед хүчил төрөгчийн дутагдал үүсдэг. Тийм учраас богино хугацаанд бол шинж тэмдэг илэрхгүй байснаа хүчил төрөгчийн угаарын хурц хордлогонд нэлээд хүчтэй өртсөний дараа толгой өвдөх, ухаан алдах ийм шинж тэмдгүүд илэрдэг. Энэ бол хурц хордлогын үед бол одоо богино хугацаанд ухаан алдах, огох, боолж хийн шинж тэмдгүүд илэрдэг. За улмаар тархинд бол цус харвах юм эсдүүд бол учирдаг. Тэгэхээр хурц хордлогын үед бол одоо толгой өвдөд агуулад ингээд удаан хугацаанд байгаад байхгүй маш богино хугацаанд шинж тэмдэг илэрдгээрээ бол бас эрсдэл өндөртэй. Монгол улсын эрүүл мэндийн яам